За одоо манайх ингээд энэ баахан дүнзэвнүүдийн нэг нь заяа. Тэгээд одоо энэ баахан дүнзэвнүүдээс одоо беншин гоолно. Тэгээд жахад айгу хэцүү олох айгу хэцүү. Айгу баримжаагүй. Ямартай шинэ энэ 0-ыг баримжаад байхгүй. Өөс манайхаа гинний урталтайгаа зөө. Тэгээ бас энэ олон гэрнүүдээр баримжаад. Тэгэл ингээд эргэжил энэ гадаа юм үлгцсэн юм газ энэ ч маань ахгүй. Хаанаас ч харсан ингээд баахан адилхан юм за тэгээ ингээд айгу баярлна айгу сонио. Юу сонио. Одоо шгүй ингээд баярлж байгаа бэшин дээр ирлээ. Эцээ ёо. За ингээд төөж нэг юм ирд юм да. Тэг манайх уулна ингээд дээшээ шууд ингээд нуурлага явахд айгүй ойрхон зөө. Дээшээ жоохон ийшээ ингээд жоохон хоолны газар руу явах жоохон хоол. Яа 2 дахь өдрийн маань орой хоол боллоо. Өнөөдөр орой хоол бол цөөвөн. Гадаа сайхан нартай байна. За эргэн тойрон маань нэг иймэрхүү. За маргааш жинкнээсээ нуур ороод өдөржингөө влог гинэ. Бай бай. Зя хаяалаа байна. Миний амралтын 3 дахь хоног эхэлж байна. Тэгээд одоо үргэлжлээд бол 2 цаг өнгөрч байна. Тэгээд нуурлуу явахгүй жоохон нүрэ бодож байна. Сая сөрөө тавиад дуусчлаа одоо нүдэ бодаад тэгээд хүмшүү зураад тэгээд сонгонаагаад плашаа тавиад за тэгээд явцгаая. Let's go.
Зяа бэхэр миний хөргөө усны авцас. Энэ үйлдвэрийн үсээс юм уу? Яа тэгэх юм? Чин хайртаа хайц юм уу? Үлдөөч. Үлдөөч нэг юм. Йоо ямар чин. Би аймагтай чичүүс наарах. Чичний харах юм. Аймагтай достойд юм. би үлдсэний нам авъя. Түстөл хэн хэцүү нэг хавчаа ингэ зүгддэг. Зяа нуурлага авцгаая. Миний ус ингээд хавчаараа яг цул боогдож болтгоо тэгээд инглүүсийн завл тийшээ гаргаж иж боогдод байна аа. Одоо ингээд сайхан хүмүүд авсан нуурлага авцгаая. Гэтэ би ингээд анх ингээд авах тусангийн нөгөө нэг хост мост рил мэл зургуудыг харчаад ингээд одоо ингээд анаптер мэрилж байгаа байшин яг ингээд нуурынхаа яг тэр нэг эргээ хавсаа байх юм да гэж бодсохгүй. Яагаад бол рил зурган дээр яг тийм байсан байхгүй. Тэгэл тэгэхээр наазаас сэрэл шууд нуурмуур ханаад тэгээ шууд нуурмуурлаагүйгээл за хоолны газраас жоохон хоол байхандаа гэж бодсонгүй за нуурсаж жоохон хоолсон. Тэгэхээр нууртайгаа одоо хамгийн ойрхон байшин гэвэл одоо энэ хоёр зөө. Энэ хоёр хамгийн ойрхон. Төөс ингээл ийшээ ингээл нуур. Өөсөө би өөр имчилгээ хийхгүй байгаа л нэг зүг нэг ажилтны хүмүүсийн ирдэг нөө сувлэл тэг би чинь нэг юм олон ажилтайч тэг нарны ажилтайч гэсэн зүгээр нуур муурандаа ороод хашаанаа угаад гэж хаад яг болно гэдгсэн. Тэр имчтэй үзүүлсэн чинь зяа тэгэхээр гадаагаа гүйлтэй байна. Өнөөдөр бол яд чинь нуурлуу энэ хийлдэг тоглоомтой маань оруулна гэж найдаа. Өчтөр нөгөө давлгаа их өвчтэй байгаа гэд оруулаагүй байхгүй юу? Тэг би зөвхөн хөл мөлөд үрчээл гарч ирсэн. Өнөөдөр бол оруулна гэж найдаа. Үнд чалк ямар хэцүү би. Одоо байшин яг энэ хавираа байгаа гэж утсан байхгүй юу? Ерөөдөө постн дээр тийм байсан. Тэгс ч үгүйс. Одоо ингээ нуур юм байгаа байхгүй. Тэг аль хэсэгт нь бумарч энэ арай нэг хүн цөөхөн дэсгэр бол бумрах байхгүй юу? I wanna explore. За guys одоо энэ өнөөдөр орсон кафе руу явцгаая. Тэр кафений эйдний вантайсан. Өнөөдөр би манго эйдийг авсан. Тэгээд бас нэг гоё ном байсан. Одоо явж тэр номыг уншицгаая. Сая уул нуур орлоо. Тэгээд нөх хийлдэг нөө цагирагтайгаа 10 минут л чийлэрсэн. Тэгээд тэгсэн чинь тэрнтэйгээ орж болохгүй гээд надад гарах хийг нь гарах маа гэдэг. Тэр их тэгсэн. Гарч байгаа юм чинь. Уулын ихэд бол би имчилгээгүй байхгүй юу? Уус имчилгээ хийх гэж нэг ирээгүй зүгээр ингээ гоё агаар давгаад тэгээд нуур мууд өдөржингөө ууранд өмчгөл зөөлтөйтэй ирсэн. Тэгсэн чинь ёо анх ирсэн өдрөө оройдод орчдаггүй. Тэгээ урд өдрөө орохсон чинь талгаа өвчтэй байна гэд юутай оруулаагүй. Тэгээд би зүгээр хөлмөлөд өвдөж гацсан. Тэгээд өнөөдөр оцсон чинь бас болохгүй. Би сэлж чадахгүй чинь тэр нэг хийлдэг яддаг арахгүй бол өөр хүүхдээ авах юм би. Нэг яхаа стрессчлээ. Тэг гадаа айгу нартай болохоор энэ малгайг өмсөг авахгүй болохгүй. Яг тэгвэл амар халуун байна. Я аврах тусан кафе. Аврах
кафе. Дараагийн уур амьсгал амттай кафе. Зацгай. Яг гадаа уншчих уу? Да. Зяад миний уншиж байгаа ном бол Жожо Майзын Дэлби гэх. Тэгвэл энийг би авъя гэж боддог ус хөөсөө яг нөгөө нэг интерномын сайтлаа ороход нэтэнд амар тусдаг гэсэн. За одоо явж аршаана авцгаая. Би ч энэ аршааныг уухгүй л дээ. Манай нэл уух. Дуус нэг аршаа уудах юм уу? Аршаа ууд чаддгүй юм жоохон эвгүүсэн байдаг тийм. Уухад эвгүүхэн. Тэгээд аршааныг нь аваад тэгээд өглөө сайхан гомцгий. Гомидэв амар утсан бай. Яг хүмүүрийн амтлах. Йой. Өөр амтлах мэтрхүүд л дээ. Тэгэхэд миний бодлоор л яг энэ сувлийн холбоор арай л тавсах шиг. Уу яг уус ирүүл хоол бол тавс багтаа идэг та. Юу л зэрэг ойлгож байгаа юм л дээ. Бүр тавсгүй за бүр давсны бүр нийш кивч юу. Өнөөдөр эцэн тэр шүлтээ бол юу амнаас харангаалцсан юм. Тэгэл за ирүүл хоол юм даа гэж бодоод тэгэл би тэр хоолыг идсэн юм аа. Тэгээ орой хоолыг ямар хоол байх гэсэн шалтгаалаад идэхээсгээ даш идэх гаа тэгээ. Тэгэхэд бол өдрийн хоолыг бол алгасж байгаа шийдсэн. Угсаал л надад таарддаг болохоор би нэг хүчлэн бэр идэж явах гэж бодоод тэгээд одоо яшаана цай. Яшаана ганц. Топтол. Яа. Энд сэлдэгтэй. Бачи. Мааны анахгүй. Сэмэнүү. Яшаана ханаас авах юм бол тэгээд эмлэн юу нь бол тэгээд үзүүлж газар нэг идэв. Тэгээ одоо энэ харж байгаа энэ гаж энэ хаад гэдэг. Зэн ашааны чинь цагаан барнаас авах юм гинэ. Үүдэнд нь байгаа л гэсэн чи яг 2 цагаан бараа байгаа байхгүй. Тэгэхээр яг эхний цагаан барнаас нь энэ ашин уу?
Yok üçün. Унзаада буцаад кафе руу яваад гоё идцгээе. Сайхан ашигтай нөө. За энэ ч одоо сарсан барь гоё байдаг шүү дээ. Сүүл намайг 8 жилийн өмнө ирэхэд бол яг юм гоё байгааг инэвэл энэ аюугаа бүр аюу гоё ойлгоцсон байна. Ийм гоё. Надад бильярд ширэл ашиг. Эндээс нэг юм онжилт усамс гаргашилс бүр л ойлгох байх та. Тэгэд энэ 4 минут сууж ирсэн байна. За одоо өдрийн хоол идэх чинь өдрийн хоолнд одоо орой хоол. Орой. За sorry. Тонкац юм шиг байна. Тонкац юм шиг харагдчихжээ. Амзаад үзье. Энэ 3 оны амттай хамгийн дайжгүй хоол байлаа. Лимузик. Сүүлийн 2 оны бодтой хоол идээгүүл дээ амар өсөөлсөн болохоор сая цагийн өмнө гой мэдсэн. За ингээд нуурын иргэн дээрээ жоохон эвтгээр ирсэн байна хүмүүсээ. Нэг иймэрхүү. Та юусэн нуур харж байгаа нуур. Та нуур харж байгаа илүү дээ. Яан муу гараад ирсэн. Ихэвчлэн үгүй гэж ороо хөргөө гэдэг. Бас салхималмар амар гоё нөө бүр. Дэндүү гоё. Ийсмилийн араа бүр нөө гаатай.
Одоо энийг л даабарлах юм бол өөр юу ч хинт босч одоо. Одоо камер эргүүлээд таадал зэ. Ингээ харуулъя. Харалтаа. So perfect. Энэ миний хөл байна. Олон ууранд чилэрмээр л гэсэн. Яа. Өдрийн минь дартмын өнөөдөр манай шиштэй бидэн хоёрын амралтын ерөөдөө сүүлийн өдөр маргааш өдөр нэг гэхэд байшингаас сулж өгөөд тэгээд гэлүү гарнаа. Ерөөдөө бол амралтны сүүлийн тийм хоёр дахь гом л та. Одоо гомгоо идэх гээд кафе руу явж байна. Би нэг юм нөгөө аяхтай гомог нөгөө твтэж идэж чаддгүй байхгүй юу. Тэгээд заавал пэйжэнд 3 минут тэгээд болгож жиж иддэг. Тэгвэл нэг тийм твтэж идсэн гом юу вэ гэв. Надад ч яах. Тэгэл 2 удаа нууранд л ороод тэгэл тэгжахал амарсан болоод л харж байна да. Энэ 3 минут хийгээд байгаа. Сайн гом маань бисэн боллоо. Тэгтээ гом жоохон гам зэтгэхгүй л. Энэ баг хамгийн шүлэн баг аймаг амттай. Баг хамгийн амттай аяхтай гом байна. За одоо юм айдагтай энэ үзэж байгаа болохоор бичлэгээ энэ өрөөд зогсоолоо. Гоё. Яа. Гом гойдоо дуусчлаа. Яа, брунтер өстэй сайхан мэл. Oh my god. Бүрнэлний хамгийн аз жаргалтай болох шүү л боллоо. Дааштай хажууд нь коло байсан гоо одоо. Колондоо явцгаая. Яа, энэ сайхан ногоон байгуул юм чих хартай. Одоо колондоохоос өмнө эхлээд яваад аршаанаа авна. Аршааны жилтэй би аршаа авахгүй л дээ. За тэгээд одоо 6 цагаас арай хаалтай би чойроо л идэхгүй байх төө. Өнөөдөр нүрэ бодаагүй. Зүгээр зөөрэ тавиад тэгээд сөрмөс анаагаад тэмдэж жоохон ямар нарт нь. Жахаад энэ нүдэн дээр нь ялаад тэгээ плаш тавиад тэгээ болсон. Үлдээ өндөр юм аа. За бидний колоны яг хүслийн колоноос хоёрыг аваад одоо байшин лугаа бүтэж байна. Тэгээд цагтаас 5 хоног айгу хурдан өнгөрч шүү гоё юм. Дүүнрээ айгу санаж гин. Уран жожхон дүү санаж гин. Гүмногоо санаж гин. Дөрөнгө жоохон гээд хоол заанд манд явах ч юм уу тэгэхээр гүмног ямар сандаг байсан хгүй яг жоохон дүнтэй болохоос өмнө. Тэгээд одоо хамгийн баг дүү аймаг их санаж байна. Тэгээд миний санийн хордог кафений охин үнэхээр хүрхээ штэ ёо. Би ингээл гоймонго өхөр ингээл өдөөс амар хүрхээ юм сүлээл. Миний гоймонго аваад тэг пэйж диж өгөөл. Тэгэл би баярлаа гээл. Тэгвэл нэг тийм
Хөөрхөн ичтэй хүмүүстэй тахаар гоё гэдэг шүү. Яг тийм. Яа тэр өдрийн ихтэй хамаг гоё юм чи бүтээгээд өгчтэй шиг санагдаад байдیں۔ Йоо заа. Өдөөс нараа амар тусаад байна. Тэгэхээр бичлээ жоо байж хат хөрчлээ. Оо яа нарт бэ. Тэгээд тэгсэн чинь ан хажууд л хурш байшингийн эмээ өвгөнөдөр намайг унтчих өглөө явсан юм шиг байлаа. Тэгээд надаа баяртай гэж хэлсэн байлээ. Айгу гоё эмээ байсан. Тэг тийм гоё. Юу хөөрхөн ичцэнтэй хөөрхөн. Тэг хөөрхөн өвөө эмээ өнрөөдөг яг тийм. За нэг юм байна. За тэгээ би уншиж өгье заа юу. Зя тосон нуур. За авраг тусан аршин сувилн Монгол төмний буурал түүхийн алтан утаснаа мөнхөд бичигдэг үлдсэн түүхэн үйл явдал түүхт газар төв соёлын олон мянган баталгааг агуулсан үнэлж баршгүй түүхийн дурсгалт газар тооцогдгоо. Хэрлэнгийн хөдөө арал гэж алдарсан эртний үлгийн нутагт байрладаг онцгой юм аа. За Хэрлэнгийн хөдөө арал нь Чингис хаан болон түүний өр удам их хаан өвгөөдөө мөнх хаан 9 төмөр хаан зэрэг алтан ургийн энэхүү дөрвөн үеийн Монголын нэгдсэн их өрний хаадын 100 дамжин суурин залгдан өргөмжлөгдсөн алдар нутаг юм аа. За тосон нуур. Хэрлэн Баян уулын өвөр Баяны хар талхын уудам хөндөд тэгш тал Дэлгэр хаан сумын нутаг. Явъя миний уул уншиж өгмөр л байлаа. Хараа 600 улсан. Халгаан сая саанд үрсэн. Шээж өхөн байсангүй. Йоо ямар юм. За өдрөө орой паста. Подойдет. Зя сүүлийн өдрийн нар жаргалыг юмрхүү. Одоо гоё сэв маань гоё. За одоо тэгээ жоохон сууж агаад юмудаа баглаад зэгчлэн өглөө босоод явхад бэлэн болгоод тавина. За тэгээ хөдөл бичлэг маань энэ хүрээ дуусаж байна ард юм. За тэгээ бичлэгийг маань энэ хүртэл үзэн баярлалаа. Тэгээ сансныг бол урт бичлэг бол хийж чадсангүй. Тий. Тэгтээ нэг 20 эдэн минутын бичлэг бол болох нь боллоо. Тэгээ энэ бичлэгийг эдитлээд ирэхэд бол дуусгачлаа. Тэгээд одоо энэ сүүлийн хэдэн секундын бичлэгээ оруулаад тэрхэд бол 5 хоногийн влог маань ингээд дуусгахны яг 5 хоногт бол тавуулан бол бичиж юусэн амжууг эхнийхт нь бол эхний хоногт нь юусаа бичиж амжуугууд 2 дахь хоногт нь жоох утсан 3 дахь хоног 2 дахь хоногт нь бичлээ. Гэхдээ 3 дахьаас нь бичиж эхэллээ. Сандгүй амартай ч тэгээд сүүлийн 2 хоног бол гайгүй идэвхтэй бичлэх гэж бас жоохон оролдлоо. Тэгээд энэ хүртэл бичлэгийг маань үзсэн баярлалаа баяртай. За тэгээд эрхэм хөөрхөн үзэгч нартай энэхүү хөргөн нар жаргалтыг харуулъя. Гоё байгаа биз? А тэгээд дараагийн гоё влогуудаараа удахгүй иргэн уулзцгаая. Би төрсөдрөөрөө влогоос хийх гэж байна. Тэгээд хүлээж өгөөрэй. Bye. Тэгээсээ бичлэгийн эдит хийжсэн чинь 29 минут 31 секунд болчихлоо. Тэгээ яах нь вэ? Үлдсэн 29 секундын гүйцээгээд ерөөд бол юмсан 30 минутын влог болгоё гэж бодлоо л доо тий. Тийм үстэй. Тийм болохоор одоо энэ нарыг жоохон харцгаа хийдүүлээ. Санаа зовлтгүй би ард нь нэг жоохон дуу тавьчихсан. За энэ хүрээ жинхнээсээ дууслаа. Баяртай.